Ард түмэнд шинжлэх ухаан хэрэгтэй. Шинжлэх ухааны хөгжүүлээг улс гүрэн зайлшгүй бусдын хараат болдог жамтай. Фредерик Жолио-Кюри. За телевиз үзэгчдийнхээ өнөөдрийн амрыг ирье. Өнөөдөр бид Томьёо нэвтрүүлгийнхаа ээлжит дугаараар Германы олон улсын хамтын ажиллагааны нийгэмлэгээс явуулж байгаа уур амьсгалын өөрчлөлт ба биологийн олон янз байдал хөтөлбөрийн ээлжит цувралыг бид явуулахаар бэлтгээд байгаа. Тэгэхээр бидний өнөөдрийн энэ ярилцлага бол гол нь өнгөрсөн 7 хоног, одоо энэ 7 хоногт болж өнгөрсөн гендер ба байгаль орчин гэдэг энэ 7 хоногийн үйл ажиллагаа юм. Тэгэхээр энэ үйл ажиллагаанд бол байгаль орчны яам, гендерийн тэгш байдлын үндэсний хороо, мөн Германы олон улсын хамтын ажиллагааны нийгэмлэг хамтарч энэ ажлыг зохион байгуулсан. Тэгэхээр бидэнтэй ярилцахаар Германы олон улсын хамтын ажиллагааны нийгэмлэгийн мэргэжилтэн Эрдэнэчимэг оролцож байгаа. Тэгэхээр Эрдэнэчимэг хоёулаа эхлээд танаа энэ явуулсан цуврал нэвтрүүлгийн 25-ны өдрийн энэ дээр ямар үйл ажиллагаа явагдсан тухай товч үзье. Гендер ба байгаль орчин гэсэн чухал асуудлыг хөндөж хэлэлцүүлэг хийж байгаа та бүхэнд их баярлж байна. Тэгэхээр бид нар байгаль орчны асуудлыг 2003-аас эхлээд 6-7 жил энэ асуудлаар явсан ч гэсэн энэ гендерийн асуудал гэдэг юм ерөөсөө ярьж байгаагүй, бараг мэдчихгүй байсан. Тэгэхээр одоо бас энэ хэлэлцүүлгээр бас гендер гэдэг маань юу юм тийм ээ? Одоо ямар харилцаа байдгийг энийг одоо бид нар бас тодорхой ойлголттой боллоо л доо. Цаашдаа ер нь бол уур амьсгалын өөрчлөлт, биологийн төрөл зүйл, за тэгээ байгалийн нөөцийн ашиглалт хөтөлбөрийн хүрээнд ер нь бол байгаль орчныг хамгаалах нөхөн сэргээх бодлого дээр гендерийн талаас нь мониторинг хийх юм яасан бэ? За тэгэхээр Германы олон улсын хамтын ажиллагааны уур амьсгалын өөрчлөлт биологийн олон янз байдал хөтөлбөрийн зүгээс энэ асуудлаар үйл ажиллагаа явуулж байгаагийн гол учир шалтгаан юу юм? Тэгэхээр энэ чиглэлээр танай зүгээс ер нь ямар үйл ажиллагаа явуулж байна вэ? Энэ талаар ярихгүй юу? За баярлалаа. Тэгэхээр Германы олон улсын хамтын ажиллагааны нийгэмлэг бол дэлхийн 130 гаруй оронд хөгжлийн хамтын ажиллагааны чиглэлээр үйл ажиллагаагаа явуулдаг. Гол одоо даалгавар өгдөг, гэх захиалга өгдөг одоо гол байгууллага нь бол Германы засгийн газар байдаг. Германы засгийн газрын хувьд бол ер нь эрэгтэй эмэгтэй хүний тэгш байдлыг харгалзаж үзэх асуудал бол ер нь Герман улсын хувьд бол үндсэн хуулиндаа бол заагдсан байдаг. Тийм учраас энэ үндсэн хуулиа харгалзаад ер нь бүхэл салбарт ер нь энэ асуудлыг авч үзэх шаардлагатай. Энэ асуудыг харгалзаж үзэж одоо салбарынхаа бодлогыг боловсруулж тэрнтэй холбогдох стратеги одоо хөтөлбөрүүдэд боловсруулах одоо тийм шаардлагатай байдаг. Тийм ч учраас ер нь одоо бидний одоо үйл ажиллагаа явуулж байгаа хөгжлийн одоо хамтын ажиллагааны салбарт бол мөн одоо энэ салбарыг одоо гол хариуцдаг Германы эдийн засгийн хамтын ажиллагаа хөгжлийн яамны бол гол одоо бодлогот бол энэ гендерийн асуудлыг бол тусгасан байдаг. Тийм учраас ер нь төсөл хэрэгжиж байгаа бүх орнуудтай төслөө хэрэгжүүлэхдээ одоо тухайн орны байдлыг мэдээж харгалзаж үзээд эрэгтэй эмэгтэй хүний одоо тэгш эрхийн асуудлыг бол харгалзаж үзэж төслөө хэрэгжүүлэх одоо биднээс одоо нэгсэндөө одоо шаардах гэхүүдээ тэгсэн байна. Тэгээ байгаль орчны асуудал дээр мэдээж хэрэг яагаад энэ гендерийн асуудлыг ярьж байна вэ те? Яагаад танаа хөтөлбөр ялангуяа одоо энэ гендерийн асуудал руу орж байна гэдэг асуудлыг бол та тавьж байна. Тэгэхээр нэг урдны одоо саяны бичлэгүүдээр бас харуулсан. Одоо манай яамдын байгаль орчны яамны банзрагч дарга мөн одоо долгор ахлах зөвлөлт долгор нар бол энэ талаар тайлбарлсан байгаа. Ерөнхийдөө Монгол орнд энэ асуудал бол ямар ач холбогдолтой вэ? Яагаад Монгол орнд энэ чиглэлээр үйл ажиллагаа явуулах шаардлагатай вэ гэдгийг бол тайлбарлсан байгаа. Бидний хувьд бол үзэж байхдаа ерөнхийдөө гендерийн асуудал бол ганцхан одоо эмэгтэй хүмүүсийн одоо ер нь эмэгтэй хүмүүсийг ер нь 44 гарах түвшний одоо төвшөнд тавья те эмэгтэй хүмүүсийг нэлээ илүү дэмжиж гэсэн асуудал гэж ерөнхийдөө хүмүүс бол ойлгодог. Бидний хувьд бол энэ бол мэдээж хэрэг энэ бол чухал асуудал. Ер нь хөгжилд бол эмэгтэйчүүдийн оролцоог ер нь төлхөө дэмжих юм бол тухайн орны хөгжил бол одоо ялангуяа одоо тэр өрхийн бодлоготой холбоотой асуудал бол их хурдан одоо эрчимтэй одоо хэрэгжих бол тийм бас нэг нөхцөл бүрддэг. Гэхдээ бидний хувьд бол ер нь
ерөөхдөө эрэгтэй эмэгтэй хүний байглаасаа заяасан одоо тийм онцлог байгаа. Эмэгтэй хүн хоёр нэг асуудлыг хараад бол хоёр өөр өнцгөөс бол харж дүгнэдэг, хоёр өөр өнцгөөс тэр асуудалд ханддаг. Мөн энэтэй адилхан байгалийн нөөцтэй бол хүмүүс бол эрэгтэй эмэгтэй хүмүүс бол яг тэгж ханддаг. Одоо ойн нөөц төр бол эрэгтэй хүн одоо өөр ашиглалтаа явуулах бодлого явуулдаг бол эмэгтэй хүн бол өөрөөр ашиглах тийм самарж юмс төвхтэй хүртэл бол энэ хандлагууд бол өөрөөр одоо ажиглагддаг. Тэгэхээр гол нь энэ одоо онцлогийг харгалзаж үзэж гол нь энэ онцлогийг мэдээж эвдэн гэсэн үг биш тийм энэ онцлогийг харгалзаж үзэж бүх бодлогоо явуулаач бүх одоо үйл ажиллагаагаа явуулаач гэсэн тийм хандлагатай тэр одоо юу концепцийг баримталж бид нар үйл ажиллагаанд хэрэгжүүлээд байна. Тэгэхээр одоо судалгаа явуулж байгаа гэж. Тэгэхээр судалгаа ер нь ямар дарагчлаар ч гэдэг юм уу? Ямар байдлаар судалгаа явуулж байна? Аль одоо нутаг дэвсгэрийн хязгаарлалт байдал ч юм уу? Монгол улсын хэмжээгээр ч юм уу? Танай нийгэмлэгээс ер нь энэ судалгааг ер нь яаж явуулдаг юм? Яг байгаль орчны салбарт бол яг гендерийн асуудал яг ямар шүү байна вэ гэдэг талаар бүр яг тусгаалan судалгаа явуулсан зүйл бол манай Монгол орнд одоогоор байхгүй байгаа. Энэ тэнд бол жижигэн өөрөө төслүүд бол өөрийнхөө хүрээнд бол жижиг төсөл хариуцсан газар бол жоохон судалгаанууд явуулсан байдаг юм байлээ. Манай төслийн хувьд бол хамгийн гол нь төслөө хэрэгжүүлэхдээ энэ гендерийн асуудлыг бүх одоо төвшөнд харгалзаж үзэх ёстой гэсний үндсэн дээр хамгийн нэгдүгürt бол мэргэжилтэнгүүдийг сургалтанд хамруулсан. Гендер байгаль орчин гэдэг чиглэлээр бол мэргэжлэнгүүдээ сургалтанд хамруулсан. Тийм учраас тухайн асуудал хариуцсан мэргэжилт нь өөрөө энэ асуудлыг өөрийнхөө одоо тусгай хамгаалалтаа газар нутгийн менежментийн төлөвлөгөөг боловсруулахад зөвлөх өгч бай. Орон нутгийн тусгай хамгаалалтаа газар дээр зөвлөх өгч бай. Тэ байгаль орчны улсын байцаагч, байгаль хамгаалагчдыг бэлтгэгтэй ч гэдгийг ч юм уу. Тэ энэ бүх асуудалтай тухайн мэргэжилт нь өөрөө бол хамгийн гол нь гендерийн асуудлыг харгалзаж үзэж тэ энэ одоо хэр зэрэг энэ чиглэлээр үйл ажиллагаа явуулах шаардлагатай вэ гэдгийг тэр хүн өөрөө мэргэжилт нь өөрөө шийдэх тэр болцоог нөхөнд бол хамгийн эхлээд бол сургалтууд явуулсан байж байгаа. Тэгэхээр мэдээж гендерийг хариуцсан мэргэжилтэн гэдэг хүн нь бол ганцаархан одоо дэлхийд яриад байдаг шүү дээ. Гендерийн нүдэн шил гэж байдаг тийм. Тэрийгэ зүгээд ганцаархан одоо бүх юмыг ингээд одоо тэр мониторинг юм уу хяналт хийдэг шиг яваад байхгүй. Нэгсэндээ бүх ер нь үйл ажиллагаа хариуцж байгаа хүмүүс бол энэ асуудлыг одоо харгалзаж үзэх ёстой гэж үзсний үндсэн дээр бол ингэж ийм үйл ажиллагаа явуулдаг л да. Тэгэхээр нэг үр дүн бол жишээлбэл сая манайх Хангаан нуруунд 5 байгаль тусгай хамгаалалтаа газар нутгийн менежментийн төлөвлөгөөн төр зөвлөгөө өгч ажилласан. Энэ дээр бол яг хамгийн Монголд анх удаага бол энэ тусгай хамгаалалтаа газрын менежментийн төлөвлөгөө гендерийн асуудлыг харгалзсан одоо тийм үнэлэмжтэйгээр одоо босруулагдаж одоо батлагдаад одоо хэрэгжихэд бэлэн болоод байж байгаа. Тэгээ ерөнхийдөө сая одоо дүгнж хэлэхэд бол гол нь эрэгтэй эмэгтэй хүний тэр онцлогийг гол нь ер нь харгалзаж үзэж бүх л салбарынхаа бодлогыг явуулах юм бол ер нь аливаар нэг хөгжлийн асуудал аливаа эрчимтэй хурцтай төлөвлөлтөд стратегиуд нь бол ямар ч гэсэн хүндээ наалцтай одоо нийгэмдээ наалцтай тэгж явагдана гэсэн тийм хандлагатай. За тэгэхээр бидний ярьж байгаа асуудал бол нэлээд их сонирхолтой асуудал юм. Ер нь олон нийтэд ч гэсэн нэг хөргөн дэлгэр мэдээлэгдэж байгаагүй. Тэгээд энэ талаар юм арга хэмжээ авч зохион байгуул танай нийгэмлэгээс энэ бусад байгууллагуудаа зохион байгуулж асуудал үнэхээр их сонирхолтой тааж байна. Энэ 27-ны өдөр энэ гендер ба байгаль орчин гэсэн сэдвүүтэй хэлэлцүүлэг арга хэмжээ явагдсан. Тэгэхээр энэ арга хэмжээнд дээр бид энэ ерөнхий сайдын ахлах зөвлөх долгор байгаль орчин айлжуулалтын яамны газрын дарга ганцрагч нар энэ байгаль орчны асуудал, гендерийн асуудалд ямар холбоотой юм? Тэгээд ерөөсөө энэ талаар эргэцэн орчин хэр бүрдсэн байдаг талаар бас нэлээд ярилцсан юм байна. Тэгэхээр энэ асуудлыг нэг эхлээд үзээд тэгээд хоёлаа яриаг өргөлжлээ. За өнөөдөр дэлхийн нийт ч гэсэн энэ Монголын ард түмний байгаль дэлхийдээ хандаж ирсэн энэ сайхан өв уламжлалыг өнөөдөр сонирхож судалж өөрсдийнхөө бодлого үйл ажиллагаанд хэрэгжүүлэхийг хичээж байгаа ийм цаг үе. Тэгэхээр Монголын ард түмэн өнөөдөр Монгол улс орноо хөгжүүлэхийн төлөө Монгол хүнээ хөгжүүлэхийн төлөө хамгийн анхдагч нөхцөл болох байгаль их дэлхийг хамгаалах энэ бодлогодоо бол өөрчлөлт гаргах цаг болсон гэж ингэж үцхээсээр аргагүй байна. За өнөөдөр ялангуяа бид уул уурхайн баялгаа ашиглаж байгаа. Өөрөөр хэлэх юм бол байгаль ижихээ одоо баялгийг бол бид ашиглаж байгаа.
Тэгвэл энэхүү баялагийг бид ашигласныхаа төлөө тэднийхээ төлөө юу хийх ёстой юм бэ? Бидэнд өнөөдөр энэ байгаль их дэлхийг хамгаалах чиглэлээр гаргаж байгаа бодлого маань хэр үр дүнтэй зөв явж байгаа юм бэ гэдэг дээр өнөөдөр гарцаагүй бодох цаг болсон байна. Тэгэхээр бид байгаль хамгаалах бодлогоо гаргах, цаашлаад байгаль хамгаалах энэ бодлогыг хэрэгжүүлэх, байгаль хамгаалах тэр бодлогоос хүртэж байгаа хүмүүсийн хувь оролцоог тэгш байлгах гэх мэтлэнгээр гендрийн мэдрэмжтэй ийм байгаль хамгаалах бодлогыг өнөөдөр явуулах зайлшгүй шаардлага байна. Улаанбаатар хотын агаарын бохирдлын асуудал байна. Тэгвэл өнөөдөр энэ агаарын бохирдлыг арилгах асуудал маань айл болгоны асуудал. Тэгвэл тэр айлд байж байгаа тэр галынхаа асуудлыг, тэр зуухныхаа асуудлыг хэн шийдвэрлэх юм гэхлээр эмэгтэйчүүд маань, гэрийн эзэгтэй нар маань шийдвэрлэнэ. Гэтэл үнэхээр яг энэ бодлогыг хэрэгжээ зөв явуудыг гэж бид нар бодож байгаа бол тэрхүү гэрийн эзэгтэйд энэ асуудлыг ойлгуулвал сая үрдэнд хүрэх жишээтэй. Үүнийг бол бид гендрийн бодлогоо, гендрийн мэдрэмжтэй бодлогоо гэж ингэж ярьж байгаа. Ийм л асуудлуудыг бид өшөө цаашаа наривчлан ярих ёстой. Маш том асуудлууд үүнээс уран гарах ёстой юм аа. Тийм учраас бид гендер ба байгаль орчин гэдэг энэ том асуудлыг олон нийтэд ойлгуулах, төр засаг нь өөрсдөө бодлогоо зөв явуулах, төрийн бус байгууллагуудынхаа дэвшүүлэн тавьж байгаа асуудлуудыг зөв оновчтой шийдвэрлэх энэ гарцыг бол хамтдаа ирж, хамтдаа энэний төлөө ажиллах ийм учиртай юм аа. Энэ үүднээс энэхүү гендер ба байгаль орчин гэсэн 7 хоногийн ажил явагдаж байна. Энэ 7 хоногийн ажлын үр дүн бол би сайн болж байгаа гэж бодож байгаа. Тэгэхдээ бид нар бол гендрийн асуудал ярих дээр бидний ойлголцол үнэхээр муу байсан. Энэ 7 хоногт бол бас харагдаж байна л да. Жишээлхэд бид нар үнэхээр гендрийн ямар проблем байна гэдгийг тодруулахаас болоод асуудалд бол мэдрэмж муутай ханддаг байдлыг өөрчлөх цаг бол нэгэнт болжээ. Жишээлхэд Улаанбаатарын агаарын бохирдол гэхэд бид нар ерөнхий лээчээсээ эхлээд бүхэл хүн адил өртөж байгаа гэж бодоод байдаг. Тэгээ бодит байдал дээр бол энэ ярилцлагуудаас үзэхэд үнэхээр эмэгтэй хүн хүүхэд бол илүү өртөж байна л да. Жишээлхэд агаарын бохирдол юунаас болдгоо гэхээр түүхийн өрсөлдөг. За монголчууд бол уламжил ёсоор тэр болгон гэрийн эзэн галаад үлээд идэггүй. Өнөөл гэрийн эзэгтэй чинь нүүрстэй зууралдаж хамгийн түрүүнд хохирогч болж бохирдолд өртөж үүнээс улбаасан өвчин эмэгтэй өртөх хүртэл ийм аюул учирдаг нь бол бас тодорхой байна. За бас нэг жишээ гэхэд өнөөдөр Улаанбаатар хотод 170 мянган айл өрх энгийн жорлонтой байгаа. Энгийн жорлон өвөл ямар байдгийг мэднэ тийм ээ халиад хөлдсөн энэ нөхцөл жишээ нь хэн илүү өртнө гэвэл эрэгтэйчүүдээс мэдээж эмэгтэй хүн хүүхдэд бол илүү хохирол учруулдаг. Тийм учраас гендрийн мэдрэмжтэй байгаль орчны бодлого гэхэд эхний ээлжинд бид нар Улаанбаатар хотынхаа гэр хорооллын нойлын асуудлыг шийдэж байдаг юм уу? Түүхийн үүсний хэрэглэгийг халах мэт ийм бодит ажлыг бол байгаль орчны яам бас хийх ёстой байна. Энийг ч бид нар төлөвлөж явж байгаа. Энэ бид нар байгаль орчны бодлогын шинжилгээний стратеги 2021 гэсэн бодлогын бичиг баримтыг засгийн газарт өргөн барьсан байгаа. Энэ хүрээнд бол бас ийм бодиттой ажлууд тусгаж байгаа. Энэ бодлого тусгаас гадна бас энэ телевиз үзэж байгаа нийт хүмүүс хүн бүр өөрсдөө компани бүр бас энэ дээр анхаарч альва үйл ажиллагаа бүрдээ ийм гендрийн мэдрэмжтэй байх нь эргээд эрүүл орчинд амьдрах нөхцөлийг бол ийм бүрдүүлэх юм а гэдгийг хэлмээр байна. За тэгэхээр энэ 7 хоногт ийм үйл ажиллагаа явагдаж нэлээд чухал ач холбогдол асуудлуудыг хилцсэн байна. Тэгэхээр эрдэнэчмээс нэг асуулт асууя. Тэгэхээр энэ 7 хоногт явагдсан энэ үйл ажиллагааны үр дүн ер нь өөрөө юу гэж үзэж байна? Тэгээ цааш тавьж байгаа зорилт энэ талаар бид ярьж өгөхгүй. Тэгэхээр бид сая харлаа энэ 7 хоногт ер нь саяны бидний нэгд өдөр болсон уулзалт сая бид нар харуулсан энэ 3 дахь өдрийн тэр уулзалтан дээр гол нь байгаль орчны чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг. Мөн гендрийн асуудлыг хөндөж тавьдаг манай Монголын эрэгтэйчүүдийн байгууллага, эмэгтэйчүүдийн байгууллагын төлөөлөл оролцож бид нар байгаль орчин ба гендер гэдэг асуудал саналаа солилцсон байгаа. Тэрийг бид бүхэн сая харлаа. Тэгээд гол гарсан үр дүн бол мэдээж ийм олон байгууллагуудын төлөөлөл оролцсон юм чинь бид нар маш их үнэтэй олон саналуудыг зөвлөмжүүдийг богино хугацаанд бол боловсруулж чадсан. Тэгэхээр
гол нь бид одоо ер нь гендер ба байгаль орчны чиглэлийн асуудлыг бол цааш нь одоо ажил хэрэг болгоод тий олон нийтэд одоо өр өгөөчтэй ялангуяа энэ байгаль орчиндөө өр өгөөчтэй тий эрэгтэй эмэгтэй хүнийхээ одоо энэ ер нь Монгол хүмүүнийхээ амьдралд одоо өр өгөөчтэй үйл ажиллагаа болгож явуулах юм бол орон нутгийн түвшинд юу хийх вэ? Үндэсний түвшинд ер нь юу хийх ёстой вэ? Ер нь гадаадын төсөл хөтөлбөрүүд ер нь төслүүд ер нь ямар үйл ажиллагаа явуулах шаардлагатай вэ гэдэг бид нар зөвлөмжийг босруулж чадсан. Тэгээ ерөнхийдөө дүгнж хэлэхэд бол ерөнхийдөө бол Монголд яг энэ эхний одоо хамгийн эхлээд хүн сонсохдоо байгаль орчин ба гендер гэхээр манад ер нь ийм асуудал байдгийм үү гэж тийм бол хармаар. Гэтэл ингээ гүнзгий ярилцаад ахаар бол ялангуяа одоо энэ уул уурхайтай холбоотой асуудал дээр бид нар чинь одоо уул уурхай хөгжил дээр тулгуурлаад хөгжнөө гэдэг одоо бас нэг тийм энэ бол манай хөгжлийн бас чухал гарцаа гэж зарим хэсэг хүмүүс их ажил бүтлгүүд яриад байна шүү дээ. Гэтэл энэний цаана холбоотой бол хамгийн гол нь нийгэмдээ ялангуяа эрэгтэй эмэгтэй хүнийхээ амьдралдаа ямар одоо сөрөг нөлөөтэй одоо үнэхээр заримдаа манай хүмүүс бол энэ төрийн бас байгуулгын бол их жишээ ярьсан. Үнэхээр сэтгэл одоо шимширмээр тийм одоо өр нөлөөлөлд гарч ийнэ гэдгийг бол бид нар бол сайн одоо нийгэмдээ харж таниулж ухуулж чаддгүй юм байна. Тийм учраас хамгийн гол нь хамгийн нэгдүгürt бол энэ чиглэлээр бол явуулах ёстой үйл ажиллагаа нь хамгийн нэгдүгürt сургалт сурталчилгааны үйл ажиллагаа юм байна гэж бид нар энэ оролцогчид бол тодорхойлсон. Дараад нь бол ер нь сургалт сурталчилгааны үйл ажиллагаа бүх түвшинд хийх ёстой. Орон нутгийн одоо яг одоо байгалийн нөөцөөс ашгаа хүртээд тий эсвэл байгалаа хамгаалаад байгаа тэр нөхөрлөд тэр малчтын одоо малчин ард иргэдтэй зориулсан сургалтууд мөнхөн энэ байгалийн нөөцтэй холбоотой шийдвэр гаргадаг түвшний одоо хүмүүст ялангуяа зориулсан сургалтуудыг бол явуулах шаардлагатай байна гэж одоо зөвлөсөн манай оролцогчид мөн бодлоготой холбоотой одоо манай Монгол бас бол бусад орнуудыг харьцуулахад бол нэлийн одоо дэвшилттэй гендерийн бодлогыг нэлийн дэвшилттэй одоо явагдаж байгаа долгор ярьсан. Тэгэхээр хамгийн гол нь одоо гендерийнхаа хуультай холбоотой стратеги босруулах байгаа. Хэрэгжүүлэх стратеги босруулах хэрэгтэй. Энэ стратеги босруулахдаа хамгийн гол нь оролцооны аргатай босруулаач. Ялангуяа энэ асуудал дээр өөрийнхөө нь өдөр тутмын амьдрал нь одоо хүндэгдэт байгаа. Одоо тэр төрийн бас байгууллагын одоо төлөөлөл гэж байна шүү дээ. Тэгэхээр байгаль орчны одоо энэ ташимтлахад байгаль орчны чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг төрийн бас байгууллагуудын одоо яг идэвхтэй одоо гишүүдийнх нь ихэнх нь бол эмэгтэйчүүд байгаа. 70-80% нь бол бас ахлагчдынх нь 70-80% нь бол бас эмэгтэйчүүд байдаг юм байна. Гэтэл байгаль орчны яг шийдвэр гаргах түвшний одоо түвшинд ажиллаж байгаа хүмүүс нь бол их ихтэй эрэгтэйчүүд байх жишээтэй гэсэн жишээг болоод манай оролцогчид бас дурдчихсан тий. Тэгэхэд үүнтэй холбогдуулаад ямар ч байсан энэ стратеги босруулахдаа ер нь одоо энэ иргэний нийгмийн байгууллагууд энэ төрийн бас байгууллагын төлөөлөл одоо тэр малчид иргэдийнхаа саналыг оролцуулсан тийм хэрэгжүүлэх одоо тийм үндслэл одоо юу гэдгийг тий шанс сайтай тийм стратеги оролцооны аргаар босруулаач гэсэн тийм зөвлөмж өгсөн байгаа. Ер нь тэгээд бодлого байгаль орчны бодлогыг бол яг гендерийн асуудалтай нэлээд ялангуяа нийгмийн асуудалтай нэлээд одоо уйлдуулж энэ салбар дүндийн зохицуулалт одоо шаардсан тийм бодлого босруулж хэрэгжүүлээч гэсэн тийм ерөнхийдөө тийм зөвлөмж гарсан. Гэхдээ одоо энэ зөвлөмжөө бид нар бол дараад нь одоо сая энэ 7 хоногт бол идэвхтэй оролцсон иргэний нийгмийн байгууллагынхаа гишүүдтэй хамтраад байгаль орчныхаа яамтай хамтраад энэ гендерийн үндэсний хороотойгоо хамтраад жижиг ажлын хэсэг гаргаад энэ зөвлөмжөө ахиж сайн боловсруулад бид бол яг зохих одоо шийдвэр гаргах түвшнийхээ хүмүүст хөргүүлэх одоо тийм төлөвлөгөтэйгээр бид нар энэ үйл ажиллагаагаа өндөрлсөн. За их баярлалаа. Их сонирхолтой асуудлыг бид өнөөдөр ярилцлаа. Тэгэхээр зэрэг энэ асуудал дээр тэр зөвлөмжийн дагуу мэдээж одоо их олон арга хэмжээ зохиогдох бах. Тэгэхээр энэ талаар ер нь олон нийтэд их өргөн сурталчилж ингэж олон нийтийн санал хүсэлтэд олон нийтэд ер нь хүрэх асуудал их чухал юм шиг энэ санагдлаа л да энэ нэвтрүүлэг дээр болсон үйл ажиллагаанд. Тэгэхээр энэ асуудал дээр та нас их илүү их өргөн хүрээтэй арга хэмжээ ажил зохиох байх гэж найдаж байна. Тэгээ та нас их ажилд амжилт хүсье. За баярлалаа. За ингээд өнөөдрийн бидний нэвтрүүлгийг үгээр төгсөж байна. Дараа уулзалтаа түр баяртай.